Эрхэм улсын хурлын дарга эрхэм гишүүдээ өнөөдөр Монгол Улсын засгийн газраас боловсролын салбарт баримталж буй бодлого хөрөнгө оруулалтын үр дүн цаашдын зорилтын талаар та бүхэнд товч танилцуулъя. Монгол Улсын засгийн газар 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ бол зүгээр нэг уриалга биш, харин хүүхэд бүрийн сурч боловсрох эрх, чанартай боловсролын үйлчлэгээ авах боломжийг тэгш олгох үндэсний хэмжээний зорилтод шинэ алхам юм а. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд боловсролын салбарт бид бодит үр дүнтэй хөрөнгө оруулалтыг хийж, улсын хэмжээнд нийт 277 цэцэрлэг 200 ерөнхий боловсролын сургууль ашиглалтанд орууллаа. Боловсролын салбарын төсөв сүүлийн жилүүдэд 2.5 дахин нэмэгдэж, үүний үр дүнд цэцэрлэг, сургуулийн хувьсах зардал нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон малчин өрхийн нүүдэлчин амьдралтай төдийгүй эрхийн хязгаарлагдсан орчинд өсөж буй 8 гаруй хүүхдийг сургалтанд хамруулах боломжийг бүрдүүллээ. Мөн мэдлээ цахим сургуулийн шийдлээр дамжуулан 36 мянга орчим хүүхэд хөдөө орон нутагт гадаадаас цахим хэлбэрээр хичээлээ үргэлжлүүлэх боломжтой болж, боловсролыг хүртээмжиж шинэ шийдэл нэмэгдсэн. Гэхдээ бодит байдалд сургалтын орчны хүртээмж, боловсролын чанар, сургалтын ялгаа, багшийн тогтворгүй байдал, анги танхимын ачаал зэрэг олон асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Боловсрол гэдэг бол зөвхөн анги танхим, ном сурах бичгийн асуудал биш, харин нийгмийн тэгш оролцоо, эдийн засгийн өсөлт, иргэний хөгжлийн үндэс суур юм а. Өнөөдөр Монгол улсад нийт сургуулиудын 88% нь хоёр хэлжээр хичээллэж байна. Хот хөдөө, төв болон аслагдсан бүс нутгийн хүүхдүүдийн боловсролын ялгаа 5-аас 7 жил болсон тооцоо байна. Багшийн тоон үзүүлэлтээр хангалттай мэт боловч сургуулийн менежмент, ажлын нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг хүчин зүйлсээ шалтгаалan багшийн ажлын тогтворгүй байдал өргөн хүрээнд үүсэж байна. Энэ нөхцөл байдлын гол шалтгаан нь ажлын ачаалал, байр орон сууцны хүртээмж, урамшууллын тогтолцоо, нийгмийн баталгааны нөхцөлтэй шууд холбоотой гэж үзэж байгаа. Нөгөө талаас багшийн ур чадварыг бодиттой нэмэгдүүлэх, цалин үнэлгээний тогтолцоог шинэ стандарт шалгуураар шинжилэн зохицуулах зайлшгүй шаардлагатай бас тулгарч байна. Иймээс бид эх 3 жилд дараах томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэгдүгээр, анги танхимын хүртээмжийг нэмэгдүүлж сургуулийг нэг ээлжтэй болгох. Энэ хүрээнд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж ашиглалтанд оруулна. Ингэснээр хүүхдийн суудлын тоо 80 мянгаар нэмэгдэж, сургалтын ачаалж эрс буурна. Хоёрдугаар, сургуулийн орчны үдийн хоолны чанар аюулгүй байдалд онцгой анхаарна. Одоогийн байдлаар хүүхдэд олгож буй хоол, шаардлагатай илчлэг, шимт хичээлийн дөнгөж 70 орчим хувийг хангаж байна. Бид энэ үзүүлэлтийг 100% болгох зорилт тавьж, үдийн хоолны байр, талбай, түүхий, хадгалалт, тээвэрлэлтийн орчин, хоол бэлтгэх, үйлдвэрлэх, үйлчлэх бүхий шатанд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын нэгдсэн стандартуудыг мөрдүүлэх болно. Үүнээс гадна үндэсний үнэт баялаг болсон хүүхэд багчуудын хоол хүнсийг бэлтгэж буй тогооч нар дөнгөж сая төгрөгийн цалин авч байхад тэднээс бид чанартай хоол, тогтвортой ажиллах асуудлыг шаардах эрхгүй болж байна. Энэ бид боловсролын салбарын барилга байгууламж, багшлах боловсон хүчний асуудалд үе шаттайгаар анхаар шийдвэрлэж ирсэн хэдий ч үйлчилгээний ажилчдын үнэлэмжийг орхигдуулдаг байсны тод илрэл юм а. Үүнийг даруй засах шаардлага бидэнд байна. Үнэлэмжгүй боловсролын тогтолцоог үнэлэмжтэй боловсролын тогтолцоо болгох, бүрдүүлэх эхлэл нь үйлчилгээний ажилчдын үнэлгээнээс эхлэх ёстой гэж дүгнэж байна. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, энэ намрын чуулганаар улсын хурлд өргөн барина. 3-дугаарт, багшийн нийгмийн баталгаа, ажлын нөхцөлийг бодиттойгоор сайжруулах ажлууд бас хийгдэнэ. Багшийн 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд сургуульд ажиллах шинэ төгсөгчдийг татах тэтгэлэг, байр зээл олгох зэрэг тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байна. Гүйцэтгэлд суурилсан цалин нэмэгдүүлэлтийг шат дараатай үргэлжлүүлэх, ахмад багш нарыг дадлагжуулагч байдлаар тогтвортой ажилуулах орчныг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилгүй байгаа 20 мянга гаруй багшийг дахин системж оруулж ажилуулахаас гадна ур чадварыг нэмэгдүүлэх сургалт хөгжүүлэлтийн ажлыг бас оруулж байна. 4-дүгээрт, сургалтын хөтөлбөрийг шинчилж хүүхдүүдийг цогц чадварт сургана. 2024 оноос эхэлж буй шөнө хөтөлбөрийн шинжлэх ухаан, их хэл, англи хэл, кодчлол, бүтээл сэтгэлгээ, төлөвшил зэрэгт суурилж байна.
2025 оноос бага ангийн түвшинд англи хэл, коучл, компьютерийн хичээлийг албан ёсоор оруулна. Үүний зэрэгц анхаарахгүй, орхитуулж болохгүй онцгой чухал асуудлыг та бүхний анхааралд бас оруулъя. Сүүлийн жилүүдэд ахуйн осол гэмтэл эрс нэмэгдэж байгаас гадна уур амьсгалын өөрчлөлтөө шатгаалсан таахын аргагүй гамшиг осол, аюулт үзэгдэл, гал төмөр, салхи шуурга, үер ус цаашлаад газар хөдлөлийн эрсдэл манай оронд эрс нэмэгдэж хүн амын аюулгүй амьдрах орчны нөхцөлд занал хийлсээр байна. Энэ төлөв цаашдаа нэмэгдэх ийм эрсдэлж улам бий болж байна. Ийм бүх чатны сургууль, боловсролын байгууллагын өдөр тутмын хөтөлбөрт ордог амьдрах ухааны хичээллийг чанаржуулж, хүүхэд бүр гамшиг ослын талаарх урьдчилан сэргийлэх, нийгмийн хариуцлагын мэдлэг мэдээлэлээс гадна болзошгүй аливаа гамшиг эрсдлийн тохиолдолд өөрийгөө болон өрөөлийг аврах, амь нас, эрүүл мэндийг хамгаалах анхан шатны чадвартай байх асуудал хурцаар тавигдж байна. Үүнийг салбарын яам, улсын хурлын эрхэм гишүүд, шийдвэр гаргагчид таавд төдийгүй бүх шатны сургууль цэцэрлэгийн удирдлагууд цаашид алхам тутамдаа анхаарч, үндэсний сүрэн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн бодлогын хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаа, бодлого шийдвэртэй тусгаж, ажил хэрэг болгож, хэрэгжүүлж, хэвшүүлэх шаардлагатай болж байна. 5 дугаарт боловсролын тэгш бус байдлыг цахим технологийн дэвшлэлээр арилгах ажлууд хийгдэнэ. Мэдлээ сурлагын туршлага дээр үндэслэн хөдөө орон нутагт заагдгүй зарим хичээлийг цахимаар орлон зааж, хүүхэд бүрийг сайн хичээлийг чадварлаг багшаар заалах боломжтой болгоно гэж. Үүний хүрээнд цахим платформууд, интернет, холболт, хичээл заах, хиймэл оюуны туслах хэрэгслүүд, ухаалаг хэрэглэлтүүнүүдийг боловсролын салбарт бүрэн нэвтрүүлнэ. Боловсрол бол зөвхөн нэг салбарын асуудал биш ээ. Энэ бол төрийн суур үүрэг, иргэний үндсэн эрх, улсын ирээдүйн хөгжлийн гол үндэс, Монгол хүний өрсөлдөх чадварын шалгуур юм а. Боловсролд хийж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын ирээдүйд чиглэсэн хамгийн чухал хөрөнгө оруулалт, нэн чухал бүтээн байгуулалт. Иймд бид хүүхэд бүрийг эрүүл аюулгүй тэгш орчинд суралцах боломжоор хангах, багш бүрийг тогтвортой ажиллах нөхцлөөр хангах, сургалтын чанарыг ижил түвшинд хүртээмжтэй өргөх зорилтуудыг тууштай хэрэгжүүлнэ. Эрхэм улсын хурлын дарга эрхэм гишүүдээ боловсролын шинжилгээ гэдэг нь зөвхөн суудлын тоог нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэг барих, ахуйн шинж чанартай асуудал биш гэдгийг та бид маш сайн мэдж байгаа. Боловсролын шинжил бол Монгол хүүхэд бүрийг өв соёлоо дээдэлдэг, танин мэдхүү, шинжлэх ухааны хандлага төлөвшсөн, аж ахуй сэтгэлгээтэй, хариуцлагатай чадварлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх амьдралын ухаанд суралцуулах, суурилсан цогц бодлого юм а. Багш бүрийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн бодлогын суур хариуцлагыг хэрэгжүүлэх, Монгол улсын ирээдүйн хөгжлийн үндсийг бэхжүүлэх чухал үйл хэрэг. Боловсролыг дэмжих бодлогоор дамжин хүүхдүүд эрүүл, аюулгүй тэгш орчинд суралцах бүх боломжоор хангах ёстой. Багш нар тогтвортой орчинд итгэлтэй ажиллах ёстой. Төр бодлогоо тууштай хэрэгжүүлж, ирээдүйн хойч үеийнхаа итгэлийг сэргээх шаардлагатай цаг үе юм а. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хэлэлцсэн шийдвэр асуудлыг хэлэлцэж өгнө үү.